Монгол хэл дээр Библийн орчуулгын түүх хэдэн онд гэсэн бэ? 700 жилийн өмнө гэж бид нэр заасан тийм гэж үзсэн тийм үү? Тэрийг мэдж байгаа хүмүүс байна. Латин хэлнээс герман хэл рүү Библи маань 500 жилийн өмнө орчуулсан байна. Монгол хэл рүү тэрнээс даруй 200 жилийн өмнө буюу одоо 700 жилийн өмнө Монгол хэл рүү Библи орчуулсан байсан түүхтэй. Манай эртний 1298 он Сир хэл дээр Монгол хатны өврийн Библи болгож хөх дэвтэр дээр алтан үсгээр захиалгаар хийлгсэн Библи өнөөдөр Ватиканы номын сан 622 гэсэн одоо түүхийн археологийн олборын кодтой хадгалагдаж байна. Энэ бол Сир хэл дээр бичигдсэн ихтэй Монгол хатны одоо тийм сонгодог өврийн Библи байгаа. Тэгээ Монгол хэл дээр Сир хэл дээр. Тэгэхээр тэр Монгол хатан маань тухайн үедээ Сир хэл дээр одоо монголчууд маань 1298 онд чинь Хувлаа хааны үед Сир хэл дээр бичиг үсэг тайлбарладаг, уншдаг ийм өндөр боловсролтой байжээ гэдэг нотлогдож харагдаж байна. За яг Монгол хэл рүү орчуулсан Библийн түүх гэх юм бол Монголын эзэнт гүрний үед Европ твээс олон зуун элч санваартнууд ирсэн бөгөөд түүний нэг нь 1294-өөс 1305 оны үед хам бэлэгт буюу одоогийн Бээжин хот дайдуу тийм ээ Бээжин хотод амьдарч байсан католик шашны Францискийн бүлгмийн санваартан эцэг Жон Монте Кальвини. За энэ хүн бол ямар гавьяа байгуулсан бэ гэхлээр энэ хүний товч түүх бол Христийн илгээлтийн түүхэнд энэ хүний нэр бол зайлшгүй дурддагддаг. Төв Азад Христийн сайн мэдээг дэлгэрүүлсэн. За тэгээ энэ хүн бол Бээкин буюу одоо Бээжинд тийм ээ 1328 он хүртэл сууж байгаад ингээ Бээжиндээ энэ хүн насварсан ийм Европ одоо өмнөд Италийн Монтговерины хотод төрсөн бас нэр нь Жон гэдэг нэртэй ийм санваартан байжээ. За энэ хүн бол Хувлаа хааны хаанчилж байсан Юан гүрний үед амьдарч байх хугацаанд энэ хүн бол бүр одоо 6000 хүн тусан баталгаа хүртээж исэн гэсэн түүхэн баримтууд байдаг. Тэгээ Жон Монтговерины хийсэн нэг гайхалтай одоо гавьяа гэх юм бол тэрээр 1305 онд Ромын пап ламд илгээсэн загталтаа Монгол хэлний хувьд ярианы болон бичгийн чадвар маань хангалттай түвшинд хүрсэн бөгөөд одоогийн байдлаар би шинэ гэрээг бүхэлдэн мөн дуулал номыг тэдний албан ёсны хэл бол Монгол татар хэл рүү орчуулж Монгол бичгээр хичээнгүйлэн буулгаваа гэсэн энэ загтал одоо хадгалагдаж байгаа. Ромын одоо паплам бичсэн энэ загтал Ватиканд хадгалагдаж байгаа. Тэгэхээр энэ загтлыг уул үндэс болгож Монгол хэл дээр Библийн орчуулга 700 гаруй жилийн гэртээ бичигдсэн байна гэдэг түүхэн археологийн олбор олдоод байна гэсэн. Тэгэхээр зэрэг би та бүхэнд юу гэж хэлэх вэ гэхлээр Библи гэдэг маань өөрөө огт мэдлэг боловсралгүй хүмүүс санаандгүй байжгаад биччихсэн юм биш, өрдөөсөө биш. Үнэхээр Бурхан Эхэсний ариун сүнсний онгодоор одоо бичигдсэн. Тэр 40 гаруй хүмүүс 1600 жилийн турш бичигдэхдээ энэ хүмүүс хаан хүн байсан, дахилч хүн байсан, эмч хүн байсан, загасчин хүн байсан, эгэл жирийн одоо тийм ээ хүмүүсээс ахуулаад одоо ингүү эрхэм дээд нийгмийн олон янзын амьд давхаргаас бүрдсэн эдгээр хүмүүсийг ариун сүнсний онгодоор бичигдсэн энэ 40 гаруй хүмүүс бичигдсэн 66 номыг хожим нь сүмийн эцгүүдийн үед түүхийн болоод бичгийн их эрдэмтэн судлаачид итгэлийн баатрууд илгээлтийн эзэд энэ олон хүмүүсийн тухайн үеийнхэн нийгмийг хамгийн шилдэг гэх их бичгийн хүмүүсийн одоо эмгэтгэлээр энэ Библи чинь өнөөдөр бидний гар дээр ирсэн байна. Мөн дээрээс нь Библийн орчуулгыг өнөөдрийг хүртэл Библийн орчуулгыг улс орондоо хамгийн шилдэг гэсэн одоо эрдэмтэн боловсролтой хүмүүс Библийн орчуулгуудыг хийж байгаа өнөөдрийг энэ дээр ажиллаж байгаа.
Яагаад вэ гэхлээр Библийн орчуулга бол Библи бол өөрөө түүхийн сурвалж бичиг. Бурхны амьд үг. Тийм учраас Библийг ямар ч алдаа мадаггүй үнэн зөв орчуулах нь Библийн орчуулганд хандж байгаа хүмүүсийн бас нэг өндөр хариуцлага байдаг. Тийм учраас бидний гардаг ирж байгаа Библийг бид нар нөгөө талаас маш ихээр бид нар нандинаж, бид нар хайрлаж, энэ бол үнэхээр одоо хүн төрлөختний оюуны бүтээлээс гадна энэ бол түүхийн үнэт олдвор. Тэгээд бидний итгэдэг Бурхан их эзний амьд үг байна гэж бид нар үн цэнтэйгээр хүлээж авч ойлгох ёстой. Тэгээд би өөрөө Христ итгэжээд аавдаа би Есүсийн тухай ярьсан чинь манай аав халчихсан. Тэгээд гэсэн чинь би хизээж чиний над загалмай дээр цусаа гойжуулсан ийм муу ёрийн Бурханд чинь би итгэхгүй гэж надад хэлж байгаа байхгүй. Тэгээд тухайн үед нь би бол юу ч хэлээгүй, юу ч хэлж чадаагүй өнгөрсөн. Тэгээд би бодож игсэн. Нэрээ яагаад би энэ загалмай дээр ингэж одоо амь насаа уусгасан, цусаа гойжуулсан. Тэгээд хамаг дагалдагчдаар нь амь өрөвдчихсэн. Тэгээд Яоханаас босна ингээд ийм хүнд би ингээд итгээд яваад байгаа болоо гэж. Гэтэл яалтч байхгүй би итгэцэн байгаад байгаа. Би итгэчихсэн харин манай итгээгүй явж. Тэгээд дахиад Библийг уншаад судлаад 2015 онд 14-өөс 15 онд манай гэр бүл Бостонд байхдаа би тэнд Харвардын Divinity одоо Библийн сургууль гэж байдаг. Тэнд би нэг жилийн курс авч байсан. Тэр бол Библийн бичээсийг яаж улс үндэстнийхээ үг төв соёл ингэж хөрвүүлэх вэ гэдэг ийм нэлээд олон курсуудыг бид авч байсан. Тэгээд тэнд судалж байхдаа би нэг зүйлийг олж мэдсэн хэрэг коммунист нийгэм гэдэг бол ялангуяа хуучин Орос гэдэг бол тийм ээ. Нөгөө нэг манай аавын гайхан шагшаад байдаг нөгөө Ленинград, нөгөө Санкт Петербург гэдэг бол тэр чигтээ Библийн түүх заяа. Нөгөө улаан талбай, Кремль, нөгөө нэг тэр Оросын гайхамшигтай тэр Петр хааны байгуулсан тэр хотын тэр уран баримл манай аав архитектор хүн байхгүй. Тэр уран баримлын тэр тийм ээ тэр шийдлүүд тэр чигтээ Бурхны алдрын төлөө хийсэн Библийн түүхүүд байгаа байхгүй. Миний аав бахархал болсон тэр мэдлэг боловсролоо олж авсан тэр улс орн нь өөрөө тэр чигтээ Библийн суурьтай Библийн түүх байсан. Бидний уншдаг Кирилл үсэг. Миний аавын боловсролтой эзэмсэн нөгөө Кирилл үсэг нь өөрөө Библийн орчуулгын үднээс гарч ирсэн бичиг үсэг байгаа байхгүй орчуулгаас. Кирилл гэдэг санваартан ламтан Орос оронд очиж Библийн сайн мэдээг тараах гэж очисон чинь тэнд нь зэрлэг яваанууд байжсэн. Тэднэрт ямар ч бичиг үсэг баг. Тэднэрт Библийн сайн мэдээг хүргэхийн тулд бичиг үсгийг зохиож өгөөд тэгээд тэр дээр нь Библийг орчуулж өгч байгаа байхгүй. Тийм учраас энэ Бурхны үг бол үн цэнтэй бөгөөд бидний гарцаа байхгүй итгэжсэн Бурхны амьд үг юм аа. Тэгээ бүгдээрээ Иохан ном руугаа ингээд орцгоо. За Иохан бол та нар Библийн сайн мэдээний 4 ном нөгөө 4-ний биесэнтэй 1298 онд Монголын нэгэн хатан өөртөө зориулж хөх дэвсгэр дээр алтан үсгээр бичигдсэн тэр ном чинь энэ сайн мэдээний эхний 4 ном баггүй Gospel баггүй. Тэгэхээр энэ 4 ном маань та нар Библийг харах юм бол шинэ гэрээний эхний 4 Матай, Марк, Лук, Иохан гэсэн 4 ном байгаа. Энэ 4 ном дөрвөлээ 4 өөр янзаар эхэлж байгаа. Матайн сайн мэдээ Есүс Христийн үгийн бичгээр эхэлдэг. Маркийн сайн мэдээ Есүс Христийн үйлчлэлээр эхэлдэг. Лукийн сайн мэдээ Есүс Христийн хэрхэн мэндэлснээр эхэлдэг бол бидний үзэж байгаа Иохан ном Есүс Христийг бүтээлийн эхлэлтэй холбон тайлбарлаж эхэлдэг гэж. За би та энэ тооны зураг тавьсан байна тийм. Яагаад гэсэн бэ гэхээр нөгөө ном бол ертөнцийг харах цонх гэж хэлдэг тийм. Ном бол. Тэгээ монголчууд бидний цонх бол тоон баггүй юу? Тийм ээ. Тэгэхээр энэ 4 хүн маань өөрөөр хэлбэл Матай бол сайн мэдээ Есүс Христийн үгийн бичгээр эхэлдэг гэхлээр Матай бол одоо энэ тооны үүсэл гарал хаанаас эхэлсэн гэж ингэж эхэлсэн байгаа байхгүй юу? Тийм. А Марк бол сайн мэдээ Есүс Христийн үйлчлэлээр эхэлдэг гэж тийм ээ. Тэгэхээр үйлчлэлээр гэдэг нь одоо юу гэдгийг тэгээд энэ тооноор хагдж байгаа тэр тэнгэрт нисэж байгаа шуудын тухай, үйл хөдлөлүүдийн тухай, онгоцны тухай тийм ээ. Одоо Маркод бичсэн бол Лукийн сайн мэдээ Есүс Христийн хэрхэн мэндэлснээр өөрөөр хэлбэл энэ гэр дотор юу болж өрнөсөн юм бэ гэдэг тэр үйл явдлуудыг
ахуйтаар холбож тайлбарсан байна. Гэтэл Иохан бол сайн мэдээг Иесус Христийн бүтээлийн эхэнд буюу бүрийн цонхоор бүр нэгт цаашаа. Бүр тэр үйлсийг нэгт, бүр хөх тэнгэрийг нэгт. Бүр огторгой ертөнцийн бүр гарал үүсэл бүр тэр цаана байгаа тэр бүр хамгийн цаанаас нь эхэлсэн байна. Иохан. Тийм учраас Иохан ном бол бидний сүнслэг энэ өсөлтөнд маш их үн цэнтэй нууцуудыг бидэнд бичиж байна. Амен. За эхэнд үг байсан гэж. Бүгдээрээ Иохан номныхаа 1-р бүлгийг гаргацгаая. Эхэнд үг байжээ гэж. Эхэнд үг байсан ба үг Бурхантай хамт байсан агаад үг нь Бурхан байв. Тэрээр эхэнд Бурхантай хамт байсан. Бүх юм түүгээр буй болсон. Буй болсон юмсаас түүнгүүгээр буй болсон юмс гэж нэг ч үгүй. Түүнд ам байсан ба ам нь хүмүүний гэрэл байв. Гэрэл харанхуй гийгүүлдэг агаад түүнийг харанхуй дийлээгүй юу. Бурханаас илгээгдсэн Иохан гэгч хүн байжээ. Тэрээр мөнөөх гэрлийг гэрчлэлийн төлөө ирсэн нь түүгээр дамжин бүгд итгэхийн тулд байлаа. Тэрээр өнөөх гэрэл байсангүй, харин тэрхүү гэрлийн тухай гэрчлэхээр иржээ. ертөнцөд ирж хүн бүрийг игээрүүлдэг жинхэнэ гэрэл байв. Тэрээр ертөнцөд байсан ба ертөнцийн түүгээр бий болсон атлаа ертөнц түүнийг эс танив. Тэгэхээр Иохны энд хэлж байгаа үг гэдэг нь Есүс Христийг хэлж байгаа. Иохны бичсэн 5 ном байдаг Библиэд. Энэ 5 номны хамгийн эхнийх нь бидний өнөөдөр уншиж байгаа Иохан. Хамгийн сүүлийнх нь ном бол Илчлэлт, Библийн хамгийн сүүлчийн ном. Иохан хамгийн сүүлийн номын хамгийн сүүлчийн өгүүлбэрийг ингэж дуусгасан байна. Эдгээр зүйлсийг гэрчлэгч тэр тиймээ би удахгүй ирнэ гэж айлдаж байна. Амен. Ирээрээ эзэн Есүсээ. Эзэн Есүсийн нэгүүлсэл та бүгдтэй хамт байх болтугай. Амен. Өөрөөр хэлэх юм бол Иохан өөрийнхөө загтлыг 4-5 номыг ихэнд бичихдээ Есүс Христийг бичлэгийн хувьд хайд хийсэн байгаа байхгүй. Дотор ном хийж тийм ээ. Ихэнд үг байсан гэж. Үг гэдэг нь хинбэ гэвэл бүхэлдээ Иохны бичсэн 5 номны хамгийн гол тэр эзэн нь хинбэ гэвэл Есүс байсан шүү гэдгийг Иохан номоорооч тэр загтлаараач тэр өөрийнхөө бүтэн амьдралаараа илэрхий болгож өөрийнхөө хамгийн сүүлчийн номны хамгийн сүүлчийн өгүүлбэрт Есүсийн нэрийг хэдэн удаа дурдсан байна. Бүтэн Есүс Христийн нэрийг 2 удаа дурдсан байна. Есүс Христийг. Өөрөөр хэлбэл Библийн гол баатар бол Есүс Христ. Библийн жинхэнэ эзэн нь бол Есүс Христ. Хуучин гэрээний түүхийн гол баатар хинбэг бол Есүс Христ. Авраам эцэг Есүс Христийн юуг төлөөлдөг вэ гэвэл Авраам эцэг Есүс Христийн итгэлийг төлөөлдөг байхгүй юу? Нөгөө Израильчууд чинь Авраам эцэг бид нар Авраам эцгийн үр хүүхдүүд гэж ярих дуртай шүү дээ Израильчууд. Израиль үндэстнийг одоо байгуулсан эцэг нь Авраам байхгүй юу? Одоо Монголын эзэнт гүрнийг байгуулсан хүн чинь хэн блэ? Чингис хаан. Гэтэл Есүс Христ ирээд юу гэж хэлсэн бэ гэхээр би Авраамаас ч өмнө байсан юм аа гэж хэлж байгаа Есүс. Өөрөөр хэлбэл монголчууд бидэнд ирээд хэлэх нь шүү дээ. Би та нарын Чингис хаанаас ч өмнө би байсан юм аа. Би бүтээлийн эхэнд байсан юм аа гэж хэлж байгаа Есүс. Библи гардаг Явын түүхийг та нар мэдэх үү? Зовлон нэгний тухай. Энэ Есүс Христийн зовлонгийн илэрхийлэл баггүй. Библи гардаг Давид хааны түүх. Энэ нь Есүс Христийг магтан хүндлэх тэр хаан хүн бурхан зориулсан магтаал хүндлийн илэрхийлэл байна. Библи гардаг Давидын хүү Соломон. Энэ нь Есүс Христийн мэрэгэн ухааны хилтерхий баггүй. Даниэл төрийн зүтгэлтэн хүн. 4-5 хэмжээшгүй их хаан засгийн үед тэр улс үндэстний төр засаг хоёргүй сэтгэлээр ямар ч алдаа мартаггүй үйлчилсэн, ямар ч авилга хэл хахуул идэгдээгүй тийм шудраг нэгэн тэргүүн сайд байсан. Энэ бол Есүс Христийн төрийн удирдлага, төр засаг, улс төрч байхын илэрхийлэл байна.
Тэгэхээр зэрэг Библи бол тэр чигтээ Есүс Христийн илэрхийлэл. Эхлэлээс илчлэлт хүртэл. Бид тийм нүдээр Библийг харж, бид нар Библийг уншиж, бид Бурхантай хамт нөхөрлөх учиртай. Иохны сайн мэдээ номоо эхлүүлэхдээ Есүсийг үг буюу грекээр логос гэмээр нэрлсэн. Нэгдүгээр бүлэг тэр чигтээ Есүс Христийг үг гэх 3 гол шинжийг гаргаж өгсөн байдаг гэж. За, нэгдүгээр бүлгийг өнөөдөр бид ингээд бүтэн энчээ бол уншихгүй, биднэрт бол цаг бага байгаа учраас та нар өөрсдөө цааш нь үргэлжлүүлж нэгдүгээр бүлгээ дуустал нь уншаарай. Тэгэхээр нэгдүгээр бүлгийг бид 3 гол багцад бид хураангуйж үзэх юм бол нэгдүгээр үг эцэгтэй хамт байдаг тухай ярьж байгаа. Үг эцэгтэй хамт байдаг. Колосас номны 1-р бүлгийн 15 дээр тэр бол үл үзэгдэгч Бурхны дүр бөгөөд бүх бүтээлийн түрүүнд нь гарсан юм аа гэсэн. За нуурчин бичгийг унших юм байна. Монгол бичгээр сандар дуутах. Тэр бол үл үзэгдэгч Бурхны дүр бөгөөд хамт бүтээлийн ууган гэлээ. Амен. Үл үзэгдэгч Бурхны дүр нь бөгөөд хамаг бүтээлийн ууган юм аа гэж хэлсэн. Бурхантай хамт, эцэгтэйгээр хамт байсан юм. Библийн Эхлэл номонд эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ гэж тийм. Тэгээд Бурхны сүнс эзгүй тийм ээ гүн харанхуй дотор усны мандалтай гүр оёоргүй гүний тэр усны мандалтай гүр Бурхны сүнс илэн хальж байлаа гэж Эхлэл номонд Библи бүр ихтэй. Тэгээд Бурхан гэрэл бий болог гэж хэлэхэд гэрэл бий болчихсон гэсэн. Бурхны амнаас гарсан тэр үг бол Бурхны хүү Есүс Христ. Миний утсан чи амен гэж байна. Орчин үед технологи тийм. Амен. Тэр үг бол Есүс Христ байна. Тэгэхээр бүтээлийн эхэнд Бурхны хүү хамтдаа байсан байх нь шүү дээ. Бурхны хүү Есүс. Yoo бидний итгэдэг энэ эзэн маань бид нартай Бурхан эцэгтэй хамт байсан. Хоёрдугаар үг ертөнцтэй хамт байдаг. ертөнцтэй хамт байх гэж. Хамаатай байх. ертөнцтэй хамаатай байх. Иохны 1-р бүлэг тэмцэхдээ үг бол ертөнцтэй хэрхэн хамааралтай вэ гэдгийг илэрхийлж өгч байгаа гэж. Колосас 1:16 Учир нь түүн дотор тэнгэр ба газар дахь бүх юмс, үзэгдэх ба үл үзэгдэх юмс, хаан ширээнүүд, эсвэл ноёрхлууд, удирдлагууд, эсвэл эрх мэдлүүд ч бүтээгдсэн. Бүх юмс түүгээр болон түүний төлөө бүтээгдсэн. Тэгэхээр огторгүй гариг ирэхээс од мичид тэгээд манай дэлхийн ертөнц бүх зүйлс Бурхны хүү Есүсийн төлөө бүтээгдсэн байна. Тийм учраас Есүс Христ ертөнцтэй гарцаа байхгүй хамааралтай гэсэн. Одоо явъя цааш нь. Үг хүн төрлөختөнтэй хамаатай байл гэнэ. За Бурхны бүтээлүүдийн дэтмэн хэм. Бүтээлийн дэтмүүд нь хэм. Бурхны бүх бүтээлийн дэтмэн бид нар байна. За хүний дэтмэн хэм. Гэр бүлийн дэтмэн хэм. Гэр бүлийн дэтмэн бол эхнэр байна. Эхнэр хүн бол ер нөхрийн тэргүүнд дэтмэн билээ гэж Библиэд хэлсэн байгаа шүү. Тэргүүнд дэтмэн байна. Эр хүн бол өрхийн тэргүүн, харин тэргүүн дээр нь байдаг тэр үн цэнтэй дэтмэн бол эхнэр юм аа гэж хэлсэн байна. Амен. Тэгэхээр таны байр суурь, таны үн цэн бол ямар гайхалтай байх вэ? Үг хүн төрлөختөнтэй хамаатай байх. Бурхны бүтээлийн дэтмэн болсон хүмүүс бидэнтэй Есүс Христ ингэж хамаардаг байна. Тэрээр бий болох чуулганы тэргүүн. Тэр бол эхлэл, үхэхтээс анх төрсөн нь мөн. Энэ нь тэр өөрөө бүх юмсийн тэргүүн болохын тулд болоо гэсэн. За энэ та нэг юм маш сайн анзаараа. Өөрөөр хэлбэл Бурхны хүү Есүс Христ хүн төрлөختөнтэй яаж хамаарч байгаа вэ гэхлээр зэрэг чуулганаар дамжин хамаарч байна. Сүмээр дамжиж хамаарч байна. Хүн төрлөختөнтэй. Өнөөдөр яагаад манай дэлхийд Бурхны чуулганууд байна? Энэ бол Есүс Христийн хамаарлыг илэрхийлж байгаа. Есүс Христ байхгүй бол чуулганууд гэж байхгүй.
Христ итгэдэг хүмүүс гэж байхгүй бол чуулган гэж байна. Тэгвэл чуулган гэж байхгүй Христ ба хүн төрлөختний хооронд ямар хамаарал байх вэ? Маш эмх замбраагүй, бие даасан, эм тэмдгүү, олон өөрөө бие даасан тийм л хувь итгэгч нар энэ дэлхийд бий болно гэсэн. Тийм учраас итгэгч хүн бүр нутгийн чуулгантай хамааралтай байж, нутгийн чуулганыг байгуулахын төлөө нутгийн чуулганд өөрийгөө хариуцлагатайгаар холбож өгч байна. Ингэжээж хүн төрлөختөнтэй Иесус Христийн хамаарлыг биднээс бий болгож өгч байна. За тэгвэл өөртөөсөө асууя. За одоо ингэ номлол маань ерөнхийдөө дуусах чинь тийм ээ. Өөртөөсөө асуух. Бид эцэгтэй хэрхэн хамаатай вэ гэж та үнэ. Үг буюу Иесус Христийн оронд бид нар өөрсдөө тавиад үзье. Би энэ чи би гээгүү бид хамтдаа. Чуулган бид эцэгтэй хэрхэн хамааралтай вэ? Хоёрдугаарт нь бид ертөнцтэй тэгвэл хэрхэн яаж хамаардаг вэ? Байгаль дэлхий тийм ээ амьдран байгаа энэ хүрээлэн буй ертөнцтэй бид энэ ус нийгэмтэйгээ бид яаж хамаардаг вэ? Гуравдугаарт нь бид хүмүүстэй хэрхэн хамаатай байх вэ? За энэ гурван асуултанд бүгдээрээ зөв хариултыг олцгоё. Библийг уншсанаар бид яах вэ? Амьдралдаа бид зөв хэрэгжүүлэлтүүд гаргаж иж Библийн мэдлэг бидний амьдрал бодтой биелээ болно. Тэгэхгүй бол бид зүгээр хичээл сонсоод текст уншаад тэгээд арчих байхгүй. Пастор Стив Кинг, Чэрдэсмэн пастор Стив Кинг надад энэ номыг санал болгосон. За энэ бол амьдралын одоо хэрэгцээнийхээ тэнцвэрийг хэрхэн хадгалах вэ гэсэн юм маш чухал юм ном байна лээ. Энэ номон дээр одоо би судалгааны ажлыг эхлүүлж байгаа. За тэгээд Грант Ховард гэж энэ хүн бол пастор Стив Кингний өөрийнх нь профессор, өөрийнх нь багш хүн байна лээ. Та нар энэ номыг одоо номоор навал $14, e-book-оор авах юм бол $4 эдис гэдэг нийт байж байгаа. Та нар хайж болоод авч болно. За надад бол нэг хүрээд байж байгаа. За энэ номон дээр гэрээ сэтгэгч хүний амьдралын одоо 5 хүрээг нөгөө нэг бид эцэгтэй яаж хамааралтай байх вэ? ертөнцтэй яаж хамааралтай байх вэ? Тэгээд бид хүмүүс бид хоорондоо яаж хамааралтай байх вэ? Энэ 5 балансыг Библи судалгааны үндсэн дээр гаргаж тавьсан байна. Энэ бол нэгдүгээр таны амьдралын төвд Бурхан өөрөө байна. Иесус Христ өөрөө байна. Та энэ төвийн гадна талд буюу Бурхантай хамт энэ голын центр бол та өөрөө байна гэсэн. Та байна. За тэгээд танд хамааралтай амьдралын 5 хүрээ байдаг. Та бол сүмтэй хамааралтай, засаг захиргаатай хамааралтай, та бол аль нэг улсын иргэн байгаа, тухайн улстай амьдарч байгаа та одоо хууль тогтоомжийг дагаж биелүүлж амьдарч байгаа. За тэгээд танд гэр бүл байгаа, тийм ээ. Аав ээж, ах эгч дүүнэр, тэгээд өөрийн тань гэр бүл, үр хүүхдүүд, хань ижил гэж тийм ээ. За тэгээд танд ажил, мэргэжил гэж байгаа, амьдралын карьер гэж байгаа, мэдлэг боловсрол гэж байгаа, тийм ээ. За тэгээд дээрэс нь бидний одоо амьдран байгаа орчин, тийм ээ. Улс нийгэм 21-р зуун энэ техник технологи тийм энэ бүхэн бол бидний амьдралын 5 хүрээ байна. Энэ 5-ыг яаж бид нэр балансыг байж хооронд нь тааруул явах вэ? Үүнийг Библи бидээр зааж өгдөг юм аа. Тэгэхээр энэ тухайд би танад өмнө нэг удаа дурдчихсан. Тийм ээ одоо хоёр дахь удаага дахин үнийг би таахад сануулж байна. Тийм ээ. Тэгээд зэрэг энэ талаар өшөө дараагийн хичээлүүдээр энэ бол дотроо ингээд одоо God гэдэг нь дотроо маш олон юм тайтл байж self pleasure таны өөрийн тань тийм ээ одоо self discipline-аас ахвал маш олон тийм ээ одоо эсвэл байж family гэдэг гэр бүл дотор ийм олон асуудал одоо дэд гарчгууд байж тийм ээ work government church ингээд тийм энэ болгон дотроо задарж байгаа байхгүй. Тэгээ энийг бүгдээрээ Иоханноос хичээлийн хэсүүд ингээд аваад явна. Мөн дээрээс манай сайна бас яг энэ дээр одоо бас суурилсан одоо personal human development одоо хичээлүүдийг бас төсөөлж хичээлүүд зааж өгнө гэсэн. За юм байна. За өнөөдрийн хувьд бол би та бүхэнд гэж хэлэхэд бид Иохан гэдэг энэ хүнээс бид нар юу сурах вэ гэвэл хичээлийн төгсгөл энэ 5 одоо амьдралын хүрээний нэг нь болох сүмийн талаар яриад хичээлээ өндөрлөө.
сүмтэй бид ямар хамааралтай байх вэ гэж. Сүмтэй бид. Тэгэхээр Иохныг референс хийсэн байгаа хүн бол Паул багш. Паул Иохныг ингэж тодорхойлсон байна. Надад өгөгдсөн нэгүслийг мэдээд багна гэддэг Яков, Кеф болон Иохан нар надад болоод Барнаб нөхөрлийн баруун гараа сунгасан юм аа. Ингэснээр бид харийнхан руу хоцлуулагдсад руу явах юм аа. Тэгэхээр Паул Иохныг сүмийн багна гэдэг гэж хэлсэн байгаа. Бидний Монгол бичгээр болохоор зэрэг Иохныг тулгуур гэж үзсэн байна. Сүмийн тулгуур. Тэгэхээр сүмд тулгуур багна болсон хүмүүс байдаг байна шүү дээ. Иесусийн дагалдагч нарын одоо хэрвээ та Христийн жинхэнэ дагалдагч бол та бол сүмийн тулгуур багна байх хэрэгтэй байна. Тэгэхээр би өнөөдөр та бүхэндээ гэж хэлэхэд манай Вэлж чуулган одоо байгуулагдаад 2 жил боллоо. Манай сүм албан ёсны одоо гишүүд гэж байхгүй байгаа. Албан ёсны ээлдрүүд гэж байхгүй байгаа. Тэгэхээр энэ бүгдийг бид Бурхны сүмийн сайнны төлөө, энэ сүм эрүүл, зөв өсөж төлөвшөхийн төлөө одоо эмх цэгцтэйгээр авч явахаас өөр одоо тийм зам гэж байхгүй. Өнөөдөр энэ сүм нэг пастортай, нэг ахлагчтай сууж байна бид нар. Тэгэхээр сүмд өгсөн эрх мэдлийн дагуу сүмийн пастор ахлагч нар сүм дотроо гишүүнчлэл явуулж дээрээс нь ахлагчдыг хамардаг, сонгодог ийм одоо зарчимтай. Тэгэхээр тэгээд сүмд яах вэ? Сүмийн ахлагч нар, сүмийн гишүүд энэ сүмээ өмчилж, энэ сүмийн сайн сайхны төлөө багнууд нь болж ингэж явдаг ийм жамтай Бурхны сүм гэдэг маань өөр дотроос юм органик байдлаар өсөж хөгжиж идэг. Тийм учраас энийг бид яарч юм уу эсвэл хурдлуулж гэдэг юм уу зүгээр нэг одоо байгууллага шиг гэдэг юм ингээд дорн ингээд эмх цэгцэнд ороод ерөөсөй болдог. Тийм учраас би та бүхнийг бүгднгийн энэ Вэлж чуулганы тулгуур багна нь болооч гэж урьж байна. Бурхан танаас энийг хүсэж байгаа. Тиймээс та чуулганыхаа эмх цэгцтэй байдлын төлөө залбираад тэгээд энэ одоо эмх цэгцтэй 2019 онд бүгдээрээ сүмээ маш сайхан Бурхны сүмийг эмх цэгцтэйгээр одоо авч явъя. Эний төлөө та бүхэн сүмийнхаа албан ёсны гишүүнчлэлд хамрагдаж бас дээрээс нь сүмийнхаа ээлдрүүдэд болоход өөрсдөө зориулаач гэж би урьж байна. Тэгээд энд та бүхэн өөрсдөө зориулаарай. Яг Христийн дагалдагч Иохан шиг бид нар үхийн өөхөх хүртлээр эзнийг дагсан тэр цэвэр итгэлээр нь явахдаа бид Бурхны сүмийн тулгуур багнууд нь болж явах хэрэгтэй юм шүү. Тэгэхээр бүх зүйлсийг Есүс Христ тийм ээ түүний цог жавхлангийн гэгээ түүний мөн чанарын бодит илэрэл ба эрх мэдлийнх нь үгээр бүхнийг хүү барьдаг юм аа гэж хэлсэн. Өөрөлдөх юм түрүүн дурдсан нөгөө амьдралын 5 хүрээ байгаа шүү дээ. Таны амьдралын 5 хүрээг тавуулангийн Есүс Христ барьж идэг байна. Есүс Христ барьж атгаж байна. Тийм учраас Христ итгэдэг хүн өөрийнхөө амьдралыг Есүст даалгана гэдэг бол Есүсийн тэр удирдлаганд та өөрийгөө өгж гэнэ гэсэн байна. Тэгэхээр бүх зүйлс Христийн алдрын төлөө Бурхан эзэн Есүс Христийн тэр хяналтын дотор явж байгаа гэж та бүхэн ойлгох. Миний амьдрал, таны амьдрал болж байгаа олон асуудлууд байна. Бидний амьдрал болдог олон харилцааны зөрчлүүд байна. Санхүүгийн асуудлууд байна. Эрүүл мэндийн бэрхшээлүүд байна. Цаг нар тэгээд бичиг баримт статусын асуудал хүртэл яриаддаг. Энэ болгоныг Есүс Христ атгаж барьж байдаг юм шүү. Яагаад гэвэл Есүс Христ таныг төрхөөс ч өмнө байсан, таныг төрж байхад, таныг ихийн хөвлөд бүрлдэж байхад, таныг мэндэлж байхад хэн нэгэн таныг ихвэрж авсан баг. Яг таныг ихвэрж байхад тэнд Есүс Христ тантай хамт байсан. Таныг өсөж өндөөж, таныг мөлхөж, таныг хэлд орж, таныг хөлд орж, таныг анхныхаа аа усыг заалгаж байхад Есүс Христ тантай хамт байсан. Таныг их дээд сургуульд мэдлэг боловсролтой болж, гэр бүлтэй болж, үр хүүхэдтэй болж, ач зээ нартай болж, тэгээд та энэ хорвоогоос явхад хүртэл Есүс Христ тантай хамт байх. Таны амьдралын бүх хүрээг Есүс Христ захирж атгаж байх болтугай. Ингэснээр бид яах вэ? Христтэй хамт өн мөнхөд үлдэх тэр үнэт итгэлийн өвийг бид нар үлдээх юм аа. Амен. Амен. Үнэтлээ бүгдээ Бурханаар хаалцгаая. Амен. Бүгдээ аваад залбирцгаая.